эдгэртэй санал байна. За. Сайн байцгаана уу? Англи хэлний тэнхимийн эрхлэгч Мэгмар Сүр байна. За өнөөдөр манай англи хэлний тэнхимээс үе үеийнхаа төгсөгчд оюутнуудаа цуглараад даяаршил ба англи хэл гэдэг сэдвийн хүрээндээр оюутнуудынхаа төгсөгчдийнхээ одоо санал бодлыг ярилцахаар чөлөөтэй ярилцлага хийхээр бол цугларсан байна. За тэгэхээр энэ ярилцлагыг эхлэхийн өмнө би та нарт нэг асуултаар эхлэе гэж бодож байна. Ер нь та нар яагаад англи хэлний мэргэжлийг ер нь сонгож судалж мэргэжлээ болгосон юм? Яагаад англи хэлний багшуудын мэргэжлийг сонгоод сурав? Мөн яагаад англи хэлний орчуулагчдын мэргэжлийг ер нь сонгож судалсан юм бэ? Энэ талаар өөрсдийнхөө санал бодлыг нэг хуваалцаач. Яг 2008 онд би яг 10 жилээ төгсөж ирсэн. Тэгээ 10 жилээ төгсөө яг тэр үедээ яг үнийг хэлэхэд бол яг бас яг ямар мэргэжлэр явах уу гэсэн яг тийм тодорхой зорилго мэргэжил сонголт бол байгаагүй. Тэгээд яг найз нөхдөд баг дагаж явж байгаад олон улсын харилцааны чиглэлээр анх сурч ирсэн. Тэгээд яг тэр сургуультай эхний жил сурчаад ер нь нэг л таалагдахгүй хичээлд сонирхолгүй байгаа болохоор тэгээд дараа жилд нь би нэг жил чөлөө аваад ажил хийгээд тэгээд тэр хугацаанд бас нэлээд таньж мэддэг найз тэгээд бас өөрөөсөө ахмад тэгээд хамаатан садан гэр бүлийнхэнтэй нэлээд ярилцсан байсан байна. Тэгээд юу нэртэй сонирхолтой ямар мэргэжил хэрэгтэй вэ? Ангийнхан багш нар ч гэсэн хичээл ордог багш нар дээр ч гэсэн очиад асуугаад үзсэн. Гэсэн чинь ер нь чиний англи хэл жоох юм дайжгүй чи өөрөө сонирхолтой хаа тэглээс нэгдүгээр чи сонирхолтой хоёрдугаар хамгийн эрэлт хэрэгцээтэй зүйл амьдралд хэрэгтэй. Тэгээ бас нэг хүн надад болохоор ингэж хэлсэн. Багшийг чи сонгоод үзье. Багш чинь аягүй гоё өглөө хичээл заачаад өдөр нь жил чөлөөтэй байна. 9-6 цаг хүртэл чи байх шаардлагагүй гэдэг юм уу? Зөв хичээл заагаал гоё штэ гэх. Тэгэхээр тэрийг яагаад тэгээд би яг сургууль хайж гисэн л дээ. За багшийн мэргэжлэр явъя гэх. Тэг өөрөө судлаад ер нь хэлмэн ч гэсэн жоохон сонирхолтой ирээдүйд хэрэгтэй гэж бодоод. Тэгээд би Отгон тэнгэр их сургууль Улаанбаатар 2-д хоёулын өнгөд хоёул дээр тэнцсэн. Тэгээд за алийг сонгох гэд хоёр хэцүү асуулт бас тулгарсан л та. Тэгээд бодож би хоёр сургууль дээр хоёулын дээр нь очиж ийсэн яг хичээл орох юм. Коридороор нь яваад багш магшин жаав хааж мараа сурч мөрчтийн оюутан моёднууд нь хараад ингэж явж байгаа. Тэгээд Улаанбаатар дээд сургууль яг орж иж байхад надад үүдэн дээр өрөө аяг таалагдсан хоёр өрөө таа. Эхнийх нь болохоор итгэл найдвар хайр гэд. Тэгээд яг энэ цайны газар доошоо урж яхад бас нэг бүргэдийн нэг хөшөө байдаг гэсэн. Одоо байна. Тэр болохоор яг өндөрт нисэн шүү холыг харна гэдэг хэлжсэн байхгүй. Тэгээд тэрийг хараад надад аягүй тийм дотн санагдаад итгэл найдвар хайр гэл. Тэгэл өндөрт нисэн шүү холыг харна гэл. Тэгээд ер нь өндөрт ниснэ гэл. Тэр үедээ бодоод тэгээд анх яг хоёрдугаар курстэй Улаанбаатар дээд сургууль английн багш ангид орж ирсэн. Яг орсон чинь 50 охин намайг өгтөж авч ирсэн. Тэгээд нөгөө стажтай ордог хэрэг гэл. Тэгээд анх ороод багшийн мэргэжлийг ингээд сонгоод явж ирсэн байгаа. Тэгээд яг явцын дунд яг багын мөрөөдөл бол биш. Багш болно би эмч болно, эмч болно гэдэг чинь тийм биш. Зүгээр явц дундаа аажмаар англи хэл сураад багшлах хүмүүстэй харилцаад хичээл заагаад алхам малмаар сураад одоо ингээд нийтдээ ингээд 8 дахь жилдээ багшилж байна. Багшин сургуультай ингээд 6 дахь жилдээ багшилж байгаа. Тэгээд ер нь бол англи хэл ер нь амьдралын хэрэгцээгээр тэгээд явцын дунд бол таньж мэдсэн, мэргэжлээ илүү сайн мэдсэн байгаа. Тэгээд тийм зүйл Улаанбаатар сургууль гэсэн бас явцын дунд бас ингээл таалагдсан. За 2012 онд Лос Улаанбаатар сургуульд оюутан болж орж ирсэн. Хөдөө орнуудаас оюутан болж орж ирсэн. Гоолтай аймгийн Чандуус өмнө төгсөөд тэгээ Гоолтай аймагтаа дээшээ өгөөд тэгээд тухайн үед Эрдэнэ Туул гэж багш ийсэлтээр Гоолтай аймагт очиод тэгээд юу яагаад иржсэн байгаа. Багшаараа одоо юу яасан дагуу харагдаад тэгээд ирсэн. За англи хэлний багшийг ерөнхийдөө багасаа 10 жил байхасаа багшлахыг үлддэг байсан. Тийм. Би ер нь 10 жил байхдаа түүх нийгэм ярианыхаа хичээл жоохон хайгуу байсан. Тийм учраас тэр утгаараа ч юм уу тэрийг дагаад ч юм уу багш болно гэж бодоод нийгмийн чиглэлийн мэргэжил сонгосон байх нь шүү дээ. За Тэмүүжингийн тухайд бол мэргэжлээ сонгохдоо өөрийгөө ер нь юунд сонирхолтой юм бас юу чаддгийм бэ гэдэг дээр бол тулгуурлаж бас нэлээх эрүүл хайвал хийж иж бол мэргэжлээ бол сонгосон байна. За тэгвэл бусд нь яаж сонгосон ба? Яг англи хэлийг сонгосон шалтгаан юу гэхээр багасаа хэлээд өөрөө сонирхолтой байсан. Баг жоохон бахад манай гэрт юм одоо бүр юм бага насны хүүхдүүдэд зориулсан хоёр англи хэлний ном байдаг гэсэн. Би тэрийг ингээд нөгөө үзэж зургийг хараад тэгээд нөгөө нэг бичгийн уншиж чадахгүй ч гэсэн ойлгох айгүй дуртай. Зүгээр ингээд өөрөө зохиогоод хөгжиж ингээд ойлгох шүү дээ. Тэгэж ойлгох амар дуртай байсан. Тэгээд 10 жилдээ жоохон бүрэг хичмхий гэдэг
хүүхдээ нэг хик хийсэн харьцаатай нэг одоо нэг яг нэг тийм хүүхдээ нэг өсвөр насны тийм шилжилтгүй үед ш тэр үед дээрээ жоохон одоо хүмүүстэй тэгж харьцаагүй учраас жоохон бүрийг ном болсон байсан. Тэгээд манай аав зөв яг нэг 10 жилээ төгснөө дараа манай аав зөв нэгдүгээр англи хэл бол угаасаа хэрэгтэй. Хоёрдугаар чи зүгээр ингээд багшаа ингээд орцгоо гэх юм бол ингээд хүнтэй яаж харьцуу те хүнд яаж нэг зүгээр ингээд ойлгох зааж сурах уу ийм их харилцааны талд чинь бас чадрууд нэлээд өгчнө тийм болохоор зүгээр ингээд сайхан багшаа ингээд ороод англи хэл давхар ингээд хөгжүүлээд явчихгаа гэх. Тэгээд тухайд би өөрөө ингээд зөндөө олон мэрэгчд бодсон байсан чиг альтыг сонгохгүй гэдэг ерөөсөө хэлэхгүйсэн болохоор тэгээд аав хоёрын хэлснээр сонгосон. Тэгээд яагаад Улаанбаатар их сургууль гэхээр манай ах өмнө нь сураад өгсөн байсан. Тэгээ олон улсын худалдааны чиг дээр сураад өгсөн. Тэгээд уусаа сургалт нь ямар байдгийг сайн мэднэ. Тэгээд манай бас техникийн багш манай ээж найз нээсэн. Тэр бас нэлээд болсон л да. Тэгээд анхаас сургуульд ороход бас 40 тохион утаж авчихсан. Ямар ч ихтэй болох нэг ингэ орсон. Тэгээд тэр ангида нэг эхний 7 хоног сууж хахад бол ингээд ирчүүд орж ирээл тэгээ 2 хоног суугаад гараад өөр нэг ихтэй орж ирээл бас 3 хоног суугаад гараад тэгж авсраа сүйдээрээ ангитай ганцаар үлдсэн байж байгаа 40 тохионтой сүйдээ төгсөхдөө 10 сургуулиуд төгссөн. Тэгээд ямар ч байсан заавал төгснө гэж бодлоо. Тэгээд тэр хооронд нэг хичээл ингээд салгартуулаад зөндөө явсан л та. Тэгэл мэдээж ямар нэгэн дэд боловсралтай байх юм бол ирээдүйд ч гэсэн тэргээ бас бахархалтайгаар үсэл ярих юм байна. Тэгэл өөрийгөө бүр аягүй чангалж аваад төгсөж байсан. Ер нь бол дээд сургууль төгсөн оюутнуудын тухайд бол боломж бол илүү өргөн бөгөөд олон байдаг. Энэ бол ойлгомжтой. За манай орчуулагчаар төгссөн сударчлаа ер нь яагаад англи хэлний орчуулагч гэдэг ангиг сонгож орсон юм бэ? Гол шалтгаан гэвэл би 10 жилдээ англи хэлээр сурах хичээл сайн байгаагүй. Тэгээд аниме үзэх дуртай байсан. Наруто Shonen Jump-аас нөхөлөд шипэд үртлэн хөлддөг байсан. Одоо ч гэсэн үзэж байгаа. Аниме тэгээд өөр хичээл сайн биш хоёр хэлээсэн дөө. Тэгээд яаж Улаанбаатар их сургуулийн явсан бэ гэхээр ишэл экспортер нэг юу болж байсан юм. Үзэсгэлэн болж байсан. Яагаад чи миний зөвхөнд орцсон юм. Одоо хамт шатны зураг үү? Шатыг гоё харагдсан юм тэгээд орсон доо. Сургуулийн орчин төгөл ерөнхийдөө содрагийн сургуулийн санхад бол нөлөөс сонирхолтой л юм. Гэтэ ер нь бол зөвл юмдээ чи бол дуртай сонирхолтой байсан юм байна шүү дээ. Бас ирээдүйн хөгжлийн чиг хандлага англи хэлний эрүүлт хэрэгцээг бол мэдчихсэн юм шүү. Тэр мэдээгүй. Тэгээд одоо чинь англи хэл дуртай ч өөр сургуульд орох боломж байсан л байна. Тэгэхээр нөгөө нэг зурган дээрээс сургуулийн орчин таалагдсан тийм учраас бас нөгөө нэг суралцахад орчин чухал гэдэг юм. Тий, бас ингэж харж авсаар нэг. Угсаа яг орж байгаа ч гэсэн бас над сургуулийн танилцуулга дээр одоо хувийн хвшлийн 15 сургуулийн 7-д ордог гэл. За яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ гэхээр яг үндэ багшаар ажлыг юусо бодож байгаагүй. Тэгээд багасаа яг 13 наснаас хойш би яг нөгөө Kobe Bryant-ийг яг шүтэж ирсэн. Тэгээд яг тэр хүний ингээ яриаг нь ойлгохын тулд би ингээ англи хэлний дуртай болж ирсэн байхгүй юу. Тэрнээс хойш би бүр англиг анх бүр яаж үзнэ, өсөг бүр яаж сурснаа шиг мэдтгүү. Тэгээд нөгөө яг Америк хүмүүс, яг хар хүмүүс яг чинь зүгээр ингийн нөгөө цайвар хүмүүсээс яриа нь илүү нэг хэцүү байдаг шүү дээ. Ойлгохдохгүй. Тийм болохоор яг Kobe Bryant-ийн яриаг нь ойлгохын тулд англи хэлний дуртай болоод тэгээд 10 жилээ төгсөөд хөдөө аж ахуй тэгээ Улаанбаатар их сургууль хоёр дээр ирж яг хоёр сургууль бүртгүүлсэн. Тэгээд энэ хоёрын хуваар нь яг 7 сарын 10-нд гарч ирсэн баха. Яг нэг өдөр хоёулаа яг нэг цагт гарах болчоод тэгээд бүр яг аяллаа явах мэдгүй байлцсан. Тэгээд аавж ирсэн чинь өөрөө л мэдгээд. Тэгээд за аюу явчих. Улаанбаатар их сургууль руу явчих гэдэг нааш ярьжсэн. Тэгээд ойрхон бизнес сонгосон. Гүг. Тэгээд нааш ирээд энд ирсэн. Тэгээд анх бүртгүүлэхдээ болохоор солонгос илүү англи хэлөө гэдэг амар бодчихсон байхгүй юу? Тэгээд за би солонгос хэлэнд орчвол яг солонгос яг илүү даваа талтай гэж бодсон. Гэтэ англи хэлээр сурах юм бол би өөрийнхөө шүтэнийхээ яриаг би илүү ойлгодог болно. Дээрээс зөвхөн англи хэл сурахаасаа гадна би давхар солонгос хэлийг эзэмшиж сурах юм байна гэсэн бол надад төрөөд тэгээд за англи хэлний багшаараа бүртгүүлж. Тэгээд англи хэлний багшаараа бүртгүүлээд 7 сарын 10-нд ирж хоёр орж ирсэн. За тэгэхээр миний анх удаа дом сургууль төгсчихэд
ер нь яг багасаа нэг хөгжим их сонирхдаг байсан. Тэгээд гадаадын одоо хамтлагуудын дуу хөгжмийг их сонсон сонирхон тэгээд дууных нь үгийг бас энэ тэндээс олж авч хуулж бичих тэгээд дааж одоо сонсох тийм хоббит байсан. Тэгээд ерөөсөө англи хэл сурна сонирхно гэсэн тийм ямар ч бодлого байж байгаа. Тэгээд тухайд ч одоо үүндээ бол англи хэлний материал хоор алин жинс чинжиг амттай байлаа шүү дээ. 1990-ад оны донд үе шүү дээ. Тэгээд тэр үеэс хөгжмөө сонирхлоо дагаж л одоо англи хэлийг сонирхож эхэлсэн. Тэр хамтлагийн одоо Beatles-ийн дууны шүлэг үг одоо ямар утгатай юм гэдгийг нь харж одоо орчуулж оролдох гэж тэр сонирхлын үүднээс бол англи хэлийг сонирхсон. За тэгээ энэ сонирхол маань цаашаа хөтлөгдөж явсаар одоо яг энэ мэргэжлэр англи мэргэжлээс суралцах сэтэл болсон юм аа. Яг яагаад англи хэлийг сонгох болсон шалтгаан гэвэл мэдээж одоо дэлхийн нийт дааш байгаа тийм англи хэл бол яг улс үндэстний 2 дугаар хэл гэдэг албан ёсоор тогтоодсон. Дэлхийд дээр хамгийн олон хүн ярьдаг хэл. Тэгээд би бас яг үндэ англи багш болно гэж үсэ бодож байгаагүй. Гэтэ ингээд яг нэг мэргэжилтэй ингээд 1-р курс, 2-р курс, 3-р курс гэж сурах тусам би мэргэжилтэй илүү их туртаа болж байгаа. Тэгээд яагаад гэвэл нэг англи хэл маань өөрөө яг бидний яг боловсрал тийм үнэхээр Монгол хүн ч гэсэн өнөөдөр яг дэлхийн нийтийн иргэн болж чадах тэр том гарцсан ингээ болж чадж байгаа. Тэгээ хоёр дахь юм бол багш гэдэг мэргэжил бол өөрөө хамгийн гоё мэргэжил гэж би боддог. Тэгээ яагаад гэвэл олон ингээ шавыг бэлтгэдэг тий. Тэгвэл яг өөрөө зөвхөн мэдээ зогсохгүй бусдад ингээ мэдлэг дамжуулдаг тэр мэргэжил. Тэгээд бас багш мэргэжлийн хамгийн гол даваа тал нь би одоо сольж байхдаа ингээ харж байгаа. Ингээ манай ангид ч гэсэн ингээ жоохон бүрэн хүүхдүүд ингээ 1-р курстаа очиж гисэн. Тэгвэл өнөөдөр ингээ энэ хүүхдүүд үнэхээр ингээ нээлттэй болж чадсан. Тэгээд хүмүүсийн өмнө ч гэсэн ингээ үзэл бодлоо илэрхийлж чаддаг. Тэгээд ингээ бусдад ингээ заах чадвартай. Тэгээд дуу хоолойны үг гэ тий. Багшийн мэргэжлийн эзэн шиг бол ингээ хүний сэтгэл зүгээс хэсүүлээд ингээ би хэрхэн авч явах, ингээ хэрхэн орцлох ингээ бүх зүйлийг ингээ заадаг учраас багшийн мэргэжил ингээ хамгийн гоё мэргэжил гэж ингээ би боддог. Тэгээ Улаанбаатар сургууль явах юм бол яг үндэ 12-р сэдвээс Улаанбаатарыг сургуульд орно гэж бодож байгаагүй. Тэгээд бүх сургуулийн ингээ бүтэл ингээ харагдсан байсан. Тэгээд би нэг Улаанбаатарыг сургуульд ирээд нэг ингээ мэргэжлүүд ингээ шалгаж зогсож байсан байхгүй юу. Тэгээд тэгэхэд ингээ англи багш гэдэг ингээ мэргэжлээсэн. Тэгээд яг үндэ ингээ ерөөсөө судлаагүй ингээ Улаанбаатар сургуульд ингээ орж исэн. Гэхдээ ингээ суралцаад ингээ явж явах хугацаанд мань ингээ ямар гоё сургууль вэ гэдэг ингээ бүр хаалж мэдсэн. Тэгээд түрүү манай төгсөж явах гэсэн хэлсэндээ ингээ амар гоё уур амьсгалтай. Тэгээд юусэн нэг багш нарын хасж байгаа хандлагч тэр ингээд манай захирлын хэлж байгаа үгч тэр ингээд бүх зүйл ингээд миний зүйлсэл ингээд амар хосчихсан байхгүй юу. Тэгээд би ингээд тэр мөчөөс эхлээд ингээд би айгу зөв шийдвэр гаргасан байна гэж юусэн Улаанбаатар сургуулийг сонгоцсондоо ингээд нэгтдээ харамсаж байгаагүй. Тэгээд хоёр дахь юм бол манай сургуулийн хувьд ингээд хамгийн том даваа тал ингээд тэтгэлэг байгаа. Тэгээд саяны намар гэхэд ингээд маш олон хамгийн олон ингээд суучдад тэтгэлэг өгсөн ингээд тийм сургууль болсон. Тэгээд энэгээр ч гэсэн ингээд би айгу бахархтаад тэгээд төлбөрөө ч гэсэн ингээд айгу боломжтой. Тэгээд тийм болохоор манай сургууль явдаг юм бол нэг одоо аргигийн тэтгэлэг сургуулийн төлбөрийн тэтгэлэг тийм маш олон төрлийн нийгмийн халамжийн тэтгэлэг гэдэг аюул олон төрлийн тэтгэлэг өгдөг болохоор манай ангийн хүүхдүүд явж тэр би ч гэсэн 1-р курсээс эхлүүлээд юусэн аав ээжээсээ нэг ч та сургуулийн төлбөр гэж авч үзээгүй 100% ингээд сургуулийн төлбөрөөр ингээд төлж байгаа. Тэгээ эндээ ч гэсэн ингээд сургуультай маш их ингээд баярлалдаг. Тэгээ тийм болохоор манай сургууль ер нь л гоё сургууль. 2013 онд манай нэг орчуулагч ангид өсөж профессор ингээд охин байсан. Судратай нэг юм тийм ээ. Тэр профессор болохоор яадаг ингээд дандаа манай сургууль чинь ерөөдөө 20 гаруй төрлийн тэтгэлэг болгодог. Тэрний одоо нэг тэтгэлэг голч дүнгийн тэтгэлэг. Тэр бол ерөөсөө онц авсан хүүхдэд дагдаг. Тэгээд профессор бол ерөөсөө ингээл анх орж ирэхээсээ л ерөөсөө онц сурдаг учраас жил болгон тэтгэлэг аваад тэр чинь анх орж ирэхдээ мэдээж нэг төлбөр төлсөн байгаа шүү дээ. Тэгсэн чинь тэр нөгөө улирал болгон тэтгэлэг авсараад сүүлдээ баг сургууль ерөөсөө нөгөө профессорунд мөнгө өгөх үү яах вэ болж тэгс төгсчихсэн маш амжилттай төгсөж одоо манай профессор өргөлжлүүлээд одоо анагаахын чиглэлээр сураад явж байгаа. Тэгээ анагаахын чиглэлээр нөгөө сургаад гол давуу тал нь юу гэсэн мөр өөрийнх нь англи хэлнээсэн. Тэгэхээр сонголтоо аягүй зөв байсан. Тэгэхээр манай англи хэлийг бакалаврын төвшөнд эзэмсэж байгаа хүүхдүүдэд одоо бусад одоо бакалаврын мэргэжилд эзэмсэн хүүхдүүдээс нэг зүйлээр давуу талтай байдаг.
Яг тэгэхээр англи хэлийг 4 жил сайн судалсан хүүхдүүд 2 дахь мэрэгчлээ магистраар гадаад юм уу дотоодод одоо очиж суралцах боломж маш өндөр. Хэлний асуудлаа шийдсэн, хэлтэй болчихсон байдаг. Эхний хэлний хэлээ сайн сурсан хүүхдүүд дараа дараагийн боломж нь илүү олон нээлттэй болоо авчих. Яг Олон Улсын Улаанбаатарын их сургуулийг төгссөн оюутнуудын хувьд бусад одоо сургуулийг төгссөн төгсөгчдөөс юугаараа ялгарч байна? Биднэрт ямар давуу тал вэ? Бас сул талч байж болно шүү дээ, тийм ээ. Таны түрүүнд дөрс нөө пүүжэ бид хоёрыг хамт нэг үед төгсчихсэн байхгүй. Тэгээд пүүжээс гадна бас манай орчуулгад юм дөрж те манай багшийн ангийн уянгаа гээд бас яг тухайн үед төгсчихсэн сайн үед тэд нар бүгд би нэг яг хаа дөрөвдөө курстэй тэтгэлэг авч ирсэн. Тэдрийг хараад би амар хатаархдаг гэсэн байхгүй. Тэгээд дандаа тэтгэлэг аваад одоо манай тэр найз бас номын санд ажиллаад зүгээр орой хүртэл сууж байгаа санал ширэг нураагаал тэгэл нийгмийн идэвх гээл 20 30 өнд тэтгэлэг тийм жижиг тэтгэлгүүд авих байдаг байсан. Тэгээд яг түүний таны асуулт яг дөрөвдөө курс яг ихний жил 9 сард тэр нэг залуу багш цагийн багш оюутан хайж байгаа юм байна шүү. Та нар нэг завтаа зүгээр очиод үзээрэй гэсэн. Маргааш нь тэр юм дээр очиод ярьслаханд байгаа цагаар багшуулж ирсэн аахгүй. Тэгээ яг дөрөвдөө курс сургууль төгсгöd бүх хүүхдүүд ажиллаж яах би ажилтаа эзэн цагаар орж ирсэн. Тэгэхээр яг уу тэгээ бас энэ сургуулийн үрээ өндөр нийсэн шүү холыг харна гэдэг. Тэгэхээр аливаа зүйл айгуу тийм соргог би даасан 1 2 3 4 гэж ялгалгүйгээр бүгд ингээ багаар ажилладаг. Тэр зүйлүүдээс тэгээ би ч гэсэн заримдаа ингээл өөрийнхөө ангид бол тэр ангидаа л байгаа. Тэр ангийнхаа хүүхдүүдийг таньдаг бол Улаанбаатар гэдэг юм яг бусад том сургуулийн үед мэдээж 5 6 мянган хүүхдтэй хүүхд мэдээж төөрөөд ингээд найс нөхөж олдохгүй тийм хүүхдэд байдаг шүү дээ. 4 жил байж байгаа л сүүлэн төгсдөг. Яг түүндээ Улаанбаатар гэдэг юм бол хүүхд болгоно таньдаг. Одоо ингээд яг ч гэсэн Улаанбаатарын хүүхд ингээд ажил гадуур явж байгаа хараа айгуу тийм тань санагддаг. Солонгос хэлний дийхэн байсан ч, хуулийн дийхэн байсан ч яг л танил царай Улаанбаатар. Тэгэл хөө сайн Улаанбаатар гэж дийхэн хамгаалж танилцдаг. Тэгээ одоо ингээд гадуур явж байгсан манай MCS манай орчин сургуулийн өөр MCS гүрэг бих тэгээд MCS-ийн байгууллага цуглахаар ингээд манай Uniteg MCS-ийн бусад Energy Resource MCS States Property том компани бүгдэнд нь манай Улаанбаатарынхан байдаг. Миний хувьд болохоор Улаанбаатар их сургууль манай би өөрөө 50 дугаар сургуульд багшилдаг. Манай чинь гадаад хэлний сектч ус байдаг. 16 7 багштай. Нэг багаараа хамт олон болоод ажилладаг байхгүй. Тэгээд бас нэг зүйл нөх юм бол манай Улаанбаатар их сургуульд төгссөн бас төгсөгч миний өмнө очиод багшилдаг Ариун Заяа гэдэг. Ариун Заяа гэдэг таны анги. Ариун Заяа гэдэг. Одоо тэгээд тикертэй авсан байгаа. Манай өмнө ингээд бас очиж багшилж байсан. Бас тэр хүмүүс тусламж. Тэгээд 2016 онд төгсөж очиод очсон чинь би Улаанбаатар төгссөн гэ. Тэгээд бас нэг сургуулийн нэг бүтээгдэхүүн шүү дээ ярьчлаа. Тэгээд бас ихч маань бас тухайн үед аягүй надад тусдсан болдог байсан. Бас нэг арай л өөр гоё байдаг байсан. Тэгээд багшаа яг асуусан асуултанд гэх юм бол яг би Улаанбаатар их сургуульд эсэн орсноос хойш нэг юм өөртөө маш сайн бүр ингээд одоо хэрэгжүүлж чадсан. Тэр нь юу гэх юм бол одоо харилцаа хандлага гэдэг зүйл хүнтэй гоё мэдлэх инээмсэглээд мэдлээд явах. Энэ бол хамгийн одоо манай сургуулийн ганц юу ч юм тийш бүгднтэй гоё найрсаг ханддаг. Оюутны дотор байранд байхдаа ч гэсэн манай дотор байрны хүүхдүүд ерөнхийдөө манай сургууль чинь тэр аяараа дандаа тийм гоё уур амьсгал, гоё уур амьсгал. Энэ бол маш бас том боловсрол юм билээ. Амжилттай нөлөөлөх хүчин зүйл. Одоо ингээд хүнтэй сайхан харьцах зөв мэдлэг. Тэрнээс чинь нэг сайхан нэмтэл харьцаал гэхээр чинь тухайн үеийн ингээд уур амьсгал хүний эрүүл маш гоё зүйл байдаг болохоос би одоо нам сургуулиас энэ зүйлийгээ илүү их юу яаж үлдээж авсан л байна. За бусдын юм хаа. За одоо яг энэ мэрэгжил биш сургуулийн онцлогийн талаар ярьж байгаа шүү дээ. Манай сургууль юугаар онцлог вэ гэхээр мэдээж сургуулиас зохион байгуулж байгаа тэр гоё үйл ажиллагаануудад бүр ингээд өөрөө зориулж бэлтэж байна гэхээр яг одоо манай төгсөгч нар яг тухайн нэг зүйл дээр төвлөрч тэрийгэ өрдөөс илүү сайн бэлтгэдэг. Тэрэндээ амжилт гаргахыг ингэж хичээх тиймэрхүү бас гоё тэр дадал зуршлыг олгодог болов боддог. Тэгээд бас дөрч намжин дөрөв хэллэлтэй нэг интернет явж байгаа нэг Улаанбаатар их сургуулийн оюутнууд байхад таньдагтай бас хэллээ. Тэгээд татан санагддаг. Би өөрөө нэг Монгол телевизэд ажилладаг байхгүй. Тэгсэн чинь сая нэг voice show болж байна л даа. Тэгсэн чинь яг ч нэг танилцаараа явдаг. Айгуу гоё тестас богод ирсэн. Би тэгээд бүр ингээд юу лээ гэж бодож байгаа. Очоод шууд чи Улаанбаатарыг төгссөн гэсэн зүйл шүү. Тийштэй. Тэгээд ингээд хоорондоо юм ярьж байна. Тэнгүүд айгуу гоё. Тэгээд одоо ерөөсөө энэ тэнд ингээд харж байгаа
манай бусад тэнхимтэй зөвхөн англи хэлж гэхгүй бусад тэнхимийн зөндөө олон хүмүүс одоо урлаг соёлын спортын гоё амжилтууд гарч зөндөө явж байгаа. Тийм манай яг ингээд залуучууд дундаа ч гэсэн ерөнхийдөө нэлээд одоо нэр хүндэд хүрсэн тиймэрхүү бос залуучууд зөндөө байгаа. Тэгээд энэ тал дээр бас манай сургууль илүү давуу талтай гэдэг гэж боддог. Тэгээд нэг тэрэндээ бэлдэх гэдэг хичээлээс давхар цаалах. Tas жам тийм гарна гэж. Хичээлээ цаалах таахгүй. Тэгээд хичээлийг таслаад яваад ирсэн. Одоо мэдчих яасан гэж. Сүүлийн амар бүр өөрийгөө амар шахаж сурсан. Тэгээд нэг жил дотор суралцах хэвээр кредитээ бүр би ингэж даваад судлаад өөрийгөө шахаад тэгээд өссөн. За миний хувьд бол сул сургуулиас арай тавал талтай байх ч юм бол юмд ойжруулж сурна. Яагаад гэвэл гонд бид нар дандаа ойжруулж авдаг толгооноор харин мөнгөөр авдаг гэсэн бүгд нэг нэг Хоёрны билет гэсэн. Тий, хоёрны билет. Ажирлах юм ихтэй. Тэгээд юм хэлүүлэхдээ хүртэл авчих. Яг энэ дэгээс тийм. энгийн ч гэсэн энгийн харагч болох ч гэсэн Том соёл. яг амьдрал дээр гарвал хэрэгтэй. Бусдаа бас хүндэтгэлтэй харьцаж мэдлж сурна. Яг нөгөө сэхэрл доор хэрэгтэй дандаа хинтэж аав мэдлдэг гэсэн. Оюутан байсан ч юм уу тийм бид нарт багш чамаа 2017-аас 18 он нэг Америкийн Fulbright тэтгэлэг гээд гадаад хэлний туслах багшаар би Индианагийн сургуульд очиж ирсэн. Тэгээд тэнд би монгол хэлээ заагаад хажуугаар нь бас өөрийнхөө англи хэлний мэргэжсэн хичээлүүдийг ингээд профессорудаас Америк багш нараас ингээд авч ирсэн. Яг их сургуулийн югаар. Яг ингээд Америк их сургуулийн профессор ингээд ажиглаад ингээд яаж байгаа ч гэсэн бас student led буюу сурагч төвтэй те оюутан төвтэй оюутнууд өөрөө ингээд аливаа мэддэг түүнийг таниудаад харин тэн дээр нь ингээд буцаагаад фидбек өгдөг. Тиймэрхүү зүйлүүд айгүй тийм ойролцоо зүйлүүд байсан. Тэгээд би ч бас заримдаа өөрөөрөө ингээд хичээл зааж байгаа чи ангидаа ингээд хичээл зааж өөрөөрөө голоо за би хэтэрхий яриад байна уу? Хэтэрхий хүүхдүүдэд ингээд суулгаад байна уу гэж ингээд санаа зовоод байдаг. Яг ингээд очиод үзэхээр бас тийм л юм. Тэгэхээр аливаа зүйлээ ингээд баланс энэ болоо тийм ярих үедээ ярина. Хүүхдүүдээр босгоо тоглуулах заах үедээ заах. Тэр үчинд нөгөө нэг багш нарыг ойлгож байгаа юм чи бид нар ингэдэг юм. Одоо ч гэсэн яг ажил дээр гараад ер нь тийм шүү дээ. Ингээд мэдээж төгс хүмүүс таахгүй ингээд бид ч яг ингээд хамтдаа ингээд манай багш нар ч гэсэн Бацаахан багш нар адилхан ингээд бидтэй хамтдаа сураал явдаг байсан. Бүгдийг мэддэг юм шиг ингэхгүй те. Яг тийм одоо ч гэсэн өөрөө би гэсэн мэдхгүй зүйл гарч ирэхээр цогтой. За бэжи гэл хүлээж байгаа. Хамтдаа судлаад ингээд ийм хүм маягаар явдаг. Иймэрхүү зүйл явж сурч. Тэр нөгөө би тэрийг аашсан байна. Жиг явж нөгөө нэг зурдаг гэсэн тэр нөгөө хэлмэл. Ингээд яг ярихаар ингээд нөгөө нэг ойлгохдохгүй ч юм одоо жишээ ингээд мэдхгүй ингээд ойлгохгүй юм байна шүү дээ. Тэрийг ингээд зураад ингээд үзүүлчихээр амар хурд ойлгочтой. Тэг яг хэлний байрлал сонирхолтой. Эксмортос яг гоё зураг яг ингээд яг л байдаг. Тэгээд нөгөө нэг би өөрөө зургийн амар сонирхолтой юм байна. Ингээд самбар дээр зурсныг ингээд яг ингээд өөрөө зурдаг. Тэрийг бол одоо жишээ ингээд зүгээр хараад хүн бол ингээд ойлгочтой. Одоо жишээ за энэ үгийг яг хэдүүл ингэж дутстай тиймэрхүү ингээд зүгээр ярьж өгөл ойлгож штэ. Тэнгүүд ингээд багшийг ингээд зурж өгөх тэрийг ингээд алдахгүй тул ингээд яг адилхан зураад ингээд авдаг. Тэгээд өөрөө нөгөө зургалт болохоор тэгээд би ингээд дэвтэр дээрээ зураад байгаа гоё харагдаад байгаа гэсэн самбарлаар багш тэр нь бас амар сонирхолтой. Тий авэз яг тэр хэсэг бол магадгүй аль сургуулийн англи хэлний багш нарт тийг заах байгаа. Миний хувьд болохоор Улаанбаатар их сургуулийн сургуулиас сурсан хүүхдүүд яг юу гэж эзэмшдэг вэ гэхээр цагийг илүү баримталж сурдаг. Сургуулийн үйл ажиллагаа өглөө 9 цагт эхэлнэ гэсэн бол яг 9 цагтаа эхэлдэг. Хамгийн анхны нээлтийг өглөө 9 цагаас гэсэн бидгээл хэзээ Монголын цагтаа эхэлжээсэй гэж хандаад. Юусэн өнгөрөөд ирсэн чинь хэдийн хүүхдүүд мараа тагараа өргөцсөн болчихсон. Тэгээд тэрнээс хойш ямар ч үйл ажиллагаа яг цагтаа эхэлдэг. Тэгээд ямар нэгэн тэмцээн болсон ч гэсэндээ 3:30-аас гэсэн мэт яг 3:30-тай эхэлж идэг. Тэгэхээр хүн яг ямиг яг цаг тухайд нь цагийг баримталж сурдаг. Бас илүү хариуцлагатай бодлоо юм шиг санагддаг. Солонгос хүмүүс чинь яг заавал заа үгүй бол үгүй байдаг. Тийм болохоор яг тэр хүмүүсээ дагаад сурж байгаа сурагчд нь хүртэл яг илүү хариуцлагатай болдог юм шиг санагдсан. Төгсөгчдөөс англи хэлээр одоо сургаж мэргэжлээ болгож сурахыг хүсэж байгаа одоо хүүхдүүдэд зориулаад өөрсдийнхөө туршлагаасаа нэг тийм зөвлөмж өгөөч гэж хүсэх байна. За, ер нь бол Улаанбаатар их сургуулийг сонгороо гэж хэлмээр байна. Тэгэхээр яг англи хэлний чиглэлээр явж байгаа бол манай сургуулийн англи хэлний тэнхим бол маш чадвартай багш нартай за тэгээд ордог хичээлүүд нь аягүй гоё
бичих чадвар гэж ордог, унших чадвар, ярих чадвар гэж бүх хичээлүүд тусдаа ордог. Тэр англи хэлний бүх скиллүүдийг гоё ингэж тус нь орж зааж сургалтаараа бас онцлог байдаг. Тэгээд зөвхөн англи хэлж эхлэхгүй одоо жишээ нь англи хэлний багшаа ингэж ордог гэхэд те сэтгэл судлал үзэн те. Тэгээд монгол хэлнийхээ найруулга зүг үзэн монгол хэлээр хэрхэн зөв бичиж сурах уу яах вэ? Мэдээж гадаад хэл сурч байгаа бол давхар монгол хэлээс айгуу сайн сурсан байх хэрэгтэй. За энэ болохоор нэг бас гоё ингэж зохицлооч тий зохицлооч ингэж төлөвшүүлж өгдөг шүү. Тэгээд Улаанбаатар их сургуулийн англи хэлний техник сонгороо гэж хэлмээр байна. За миний хувьд бол манад англи хэл нөгөө кино үзүүлдэг байсан. Тэгээд тийм онцгой сургалтаа болохоор англи хэл сурч дуртай юм үзэж заримдаа тэр одоо телевизээр гарч байгаа юмтай худлаа орчуулсан гэдэг. Би бас монгол хэлээр ажиллаж байсан л да. Тэгээд үзэж байгаа худлаа байдаг. Тэгээд өөрөө яг сураад өөрөө дуртай юм тэгээд өөрөө ойлгоод гоё зэрэг хийж байна. Миний удаан ганц одоо англи хэл гэлтгөө яг орж ирснээр зөвхөн өөрийгөө илүү нээлттэй болгож олон хүнтэй харьцаж чөлөөтэй хүмүүст өөрийгөө илэрхийлж сурна шүү гэж хэлмээр байна. Тэгээд миний тийм манай сургуулийн багш нарын ингээ харах юм бол би бас багш нараасаа маш их зүйл сонсдог. Яагаад гэвэл тэр нь ингээ зүгээр нэг цалин аваад заадаг биш тийм. Үнэхээр яг шавдаа ингээ нэг ч гэсэн мэдлийг олгочихсон. Энэ хүүхэд нэг ч гэсэн зүйлийг ингээ сураад аваад гараасаа гэсэн тийм эргэлзэлтэй байдаг учраас бас манай сургуулийн хамгийн том давуу тал юм болоо гэж ингээ бодож байна. Тэгээд яг ямар мэргэжил сонгохоо мэдэхгүй, ямар сургуульд орохоо мэдэхгүй байгаа бол яг манай сургуулийг ингээ сонгоод үзээрэй. Үнэхээр ингээ харамсахгүй. Тэгээд яг уриалж хэлхийг хүсэж байгаа нэг зүйл нь юм бол яг дэлхийн иргэн болъё. Тэгээд яг өнөөдөр зүгээр нэг ингээд суугаад зүгээр нэг 4 жил суугаад балансал эзэмшдэг биш. Бид нар өнөөдөр яг дэлхийн иргэн болохыг хүсвэл яг Улаанбаатар сургуулийг сонгоорой гэж уриалмаар байна. Энэ саяхан нэг судлаа харахад бол Монгол улс 100 орноос бол англи хэлний төвшин дээр бол 88-д орсон байсан. Тэгэхээр би тэр судлааг хараад бид тэр өөртөө яриад байгаа болоод байгаа юм шиг мөртлөө яг өмнө хэлгээд бол болоогүй байна гэдэг би саяхан 2019 онд гарсан бүр дэлхийн индексийг судалгаанаас харж ирсэн. Тэгэхээр англи хэлээр би ч бас сураагүй байна. Тэгээ үнэхээр илүү сайн сурах хүсэж байвал бас англи хэл чинь бусдаар заалгаж сурдаг биш харин тухайн орчныг өөрөө бие дааж хэрэл хайгуул тийм орчинд орж сурдаг. Ажил дээр гараад яг мэдлэг чадвараас илүүтэйгээр хамгийн гол нь харилцааны чадвар, шинийг санаачлах, асуудлыг шийдвэрлэх чадвар гэдэг ийм чадруудыг бас илүү бас би багш нараасаа энд сурсан. Тэр бүх зүйлийг бас эндээс бас танаа дахиад сурах боломжтой шүү. За би болохоор англи хэлний багшийн мэргэжил байгаа. Багш болох гэдэг багшийн мэргэжилч болохоор одоо нөгөө багш нараас нь суралцаад одоо яг энэ багшгээ багш болноо гэсэн юу байдаг шүү дээ. Тийм учраас мундаг сайн багш нарыг хараад яг энэ багшгээ болноо гэсэн одоо хэрвээ багшийн мэргэжил сонгоод ороод ирэх юм бол чи мундаг сайн багш болох одоо үндсэн байр суурь үндсэн одоо юугаа Улаанбаатар сургуулиас бүрэн дүрэн авч чаднаа. Үүнээс хамгийн багш хүнд одоо хэрэгтэй зүйл бол одоо чанартайгаа, сурагч нартайгаа чин сэтгэлээ сайн харьцах мөн одоо тийм багшийн одоо арга барил гэдэг зүйлүүдээ бас илүү сураад төгсөж болохоор төгсөөд ажлын байран дээр гарахад чинь бас илүү их одоо тус тийм болдог учраас бас англи хэлний багшийг одоо сургуулж байгаа Улаанбаатар сургуулийг сонгоорой гэж уриалж байна. Тэгээд энэ түрээд бидний өнөөдрийн ярих одоо ярилцлага маань дуусж байна. За баярлалаа төгсөгчтэй. За энэ удаагийн дугаар маань энэ хүрээд өндөрлөж байна. Та бүхэн лайктаар шеэр хийгээрэй. Санал бодлоо маань комент хэсэгт бидтэй уулзаарай. Subscribe хийхээр бити мартаарай.